Манай дүү энэ Аздаа савар гэдэг төрийн бас байгууллагатай хамтарч ажилладаг юм шиг байлаа. Нэг гудамжнаас олцсон. 2 гүлэг байгаамаа танах авчаач гэд. Би бол өөрөө жоохон гудамжнаас олцсон гэхээр жоохон дурамчхан байсан л да. Сар шинээр олдсон болохоор нэгийн сараа, нэгийн шинэ гэд нэрлсэн гэд. Тэгэхээр нь бас өхөөрдөд бас өрөвдөлтөд санагдсан уу. Тэгээ манай эхнэр авъя гэдэг шийдвэр гаргаад тэгээд нөгөө шинэ нь өршлөгдсөн, сараа нь үлдсэн гэд. Тэгээ би тэр сарааг нь авах дээр тудлаад зураг мургийг харчаад очисон чинь сарааг нь үрчилдсэн байсан байхгүй. Тэгвэл за хоёулаа өршлөгдсөн бол энэ удаадаа бодий гэд байжсэн чинь Аздаа савраас залгаад танах нөгөө нохоо өршлөх хിവэрээ юу шинэ нь буццаа ирээд авах боломжтой юу гэд. Тэгээд нэг сар гарантаа багт нь тэр айлаас ч авч ирсэн. Аваад тижээгээд ингэхэд одоо энэ цаг хугацаанд мэдээж тасалгүй яах вэ? Одоо нэг гэрээ яг л гişүн шиг болсон. Анх эрэхтэй бол энэ маш их одоо зовлон амссан гэх юм уу? Тэр одоо сар гарны хугацаанд айл амтнаар хийсэн үү? Их аимхай байсан. Тэгээ одоо л нэг өөртөө ихтгэлтэй болж байна. Ямар ч нохоо бай ерөнхийдөө яг л хүн шиг ухаантай энэ хэдийгээр ярьж чадахгүй хэдий ч гэсэн бүх юмыг нүдэрээ ойлгуулгач гэдэг юм зүгээр ямар ч юмсан ойлголцдог болоод байгаа. Амьтанд хижээснээрээ гэр бүлийн энэ амьд харилцаа би энтэйгээ дотносох гэдэг энэ болцоод буцаж эргэж сэрэгдэм байна. Хүндрэлүүд гэх юм бол яг бим нохоо болохоор цаашаа үржилт оруулах уу гэдэг асуудал байсан. Тэгээ бид нар үгүй гэдэг одоо нэг спей гэдэг үү тэрийг хийлгэсэн. Амьтдын хуулийг аль алийн эрх ашиг нь хамгаалсан зүйл тогтолцоо энэ минь хийхгүй бол болохгүй. Тэгээ тэрийг аль аль нь дагдаг байгаас ойлгодог байгаас орчин суугчид нь ч ойлгодог байгаас амьтанд хийж байгаа нь ч хариуцлагатай байгаасаа л гэж үзээд байгаа. Асфальтургаан хэлдэг шиг нөгөө нэг амьтаа бие биенийг хайрл гэдэг шиг та хинч байж болно. Хэнийг ч юу ч хайрлах нь таны асуудал. Гэхдээ хайрыг бүх зүйл түгээе л гэж хэлмээр. Хүн болгон амьтанд хайртай.